Өнөөдрийн мэндийг хүргэе шулмарсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ ээлжид тарай мэргээр олдсож байгаадаа маш их баяртай байна. За өнөөдрийнхөө уншлагаар болохоор хэдүүлээ хайрын уншлага тэр тусмаа одоо холбоогүй болсон байгаа хин нэгнийг үзэх ийм уншлага болж байгаа. За гол асуулт нь болохоор зэрэг тэр хүн таныг санддаг уу, боддог уу гэсэн асуултыг бол тавьж байгаа. За тэгэхээр одоо тэр нэгэн хүнээ бодоод хэдүүлээ групп сонголтоо хий. Би та хэдтэй энэ удаадаа 3 группийг бол бэлдсэн байгаа. За тун утгагүй та бүхэндээ 3 өөр зургийг харуулах болно. За энэ зургнуудаас аль нь өөрт нь хамгийн их таалагдаад байна, аль нь ялцчгүй нүдэн тусаад байна. Тэрийгээ сонгоод болно гэсэн үг хэтэрхий ургуулж бодох хэрэггүй. За ингээд одоо групп сонголтоо хийцгээе. Та хэдтэй чимээгүй бясалгах боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай тавтай морил. За юуны төрөнд болохоор зэрэг та хоёрын харилцааны талаарх энергийн шалгалтыг хийх болно. За та хэд маань яг зөв группээ сонгосон байна уугүй юу гэдгээ бас давхар шалгачаад гэмгүү гэсэн үг. Хэрвээ энергийн шалгалтыг сонсохыг хүсэхгүй байгаа бол шууд энэ хэсгийг алгасаж бас болно. Нэг 2 минут, 3 минут орчим алгасаад болох юм шүү. За тэгэхээр та хоёрын харилцаанд одоо ямар нэгэн байдлаар хамаарах мэдээллүүдийг авцгаая. За эхний үзэр болохоор зэрэг цамхаг үзэг буруу харж гарч ирсэн байна. За тэгэнгუутаа болохоор зэрэг энэ 5-ын аяга буруу харж гарч ирсэн байна. За тэгээд 5 дугаартай Hierophant-ус гарч ирсэн байна. За энэ хүнтэйгээ нэлээд сериозны байсан бололтой энэ хүнтэйгээ та хоёрын харилцаа нэлээд сериозны эсвэл ядаж таны зүгээс бол энэ харилцаанд маш сериозны хандж исэн те магадгүй ингээд баг энэ хүнтэйгээ гэрлэх байх баг л ингээд суух ах гэж бодож исэн. Заримын хувьд бүр суусан байж магадгүй. Ямар ч байсан ингээд айгүй тийм хоорондоо те нэг юм ирээдүйгөө талаар малаар ярилцчихсэн санагдаад байгаа байхгүй. Зүгээр нэг одоо situationship байсан гэж би бол хэлэхгүй. Нэгдүгээр группийнхэн бол энэ хүнтэйгээ нэлээд одоо сериозны болоод тэ яг энэ хүн мөндөө энэ магадгүй миний ихэр дүүлээ байх та, заяаны хайн байх та, soulmate байх та. Тэгээ энэ хүнтэйгээ ингээ баргал насыг барах юм сууханы юм хүн бодож исэн харагдаад байгаа байхгүй юу? За тэгэнгუутаа болохоор зэрэг цамхаг буруу харж гарч ирсэн гэхлээр энэ харилцаан дээр ямар нэгэн байдлаар амар тийм гинтийн өөрчлөлт орсон байж болцшгүй байгаа харагдаж байна. Тэгээ одоо тэрнээсээ яг ингээд recover хийх гээд илааш гад эдгээгдэх гээд ингээд ядаад явж байгаа харагдаж байна. Ямар нэгэн ерөөсөө таны одоо төсөөлөөгүй байсан гинтийн одоо үйл явдлаас болоод ингээд харилцааг болсон байгаа харагдаж байна. Тэгээ энэ л ороо зэрэг танд баггүй юм сэтгэлийн шаналл зовлон те ингээд уйтгар гунгийг бол авчирсан байгаа харагдаж байна. 5 аяг бол яалтчгүй нөө сэтгэл готрлын хөзөр байдаг. Тэгэхээр ийм аюу том хүн цохилд орж байгаа. Ерөнхийдөө бол ингэсэн л харагдаад байна л да. Ингээд бүх юмаа ингээл бараг бэлтцэн ингээл хүүхд мөхттэй олно гэдэг юм эсвэл ингээл суун гэрлэн те ингээл 20 мөрмө төсөөлөө ботцсон байжсэн чинь маш юм гинтийн асуудал гарч ирээд тэгээд ингээд одоо урагшлах боломжгүй болоо. Тэгээ энэ нь л хороо зэрэг таны урмыг маш их хугалсан. Тэгээ сэтгэлээр та маш их унжаагаа гэсэн гол мессеж бол энэчнээс гарч ирж байна. Гол цөм энерги нь тэр за мөн дээрээс нь та хоёртой холбоотой гэх юм бол 5-ын тоо ямар нэгэн байдлаар холбоотой байж байгаа харагдаад байна. Одоо жишээлх юм бол 5 сард та хоёр уулзж ирсэн. Эсвэл та хоёрын хин нэг нь 5 дугаар сард төрсөн. Альсвал аль нэг сарын 5-ны өдөр уучлаарай. 5-ны өдөр гэрэлсэн гинэ. 5-ны өдөр одоо төрсөн гэдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар юм 5-ын тоо та хоёрт холбоотой. Эсвэл 5 сар үерхсэн, 5 жил үерхсэн ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү юм бол амар холбоотой байгаад байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь та хоёр хоёулаа ийм амьтанд туртай хүмүүсээс байж магадгүй ямар нэгэн байдлаар нохоо муураж болно. Гэхдээ тэрнээс жилүүтэйгээр нэг юм хүмүүсийн нэг их сонирхоод идэггүй амьтад гэдэг чинь одоо жишээлбэл хэрэг бол яг тийм юм байхгүй. Яг хэрээнд дуртай хүмүүс нь л дуртай байдаг те. Яг тэрэн шиг ингээд нэг тийм могоо хилэн аалз маалз гэх нэг тийм янз бүрийн сонин хүмүүсийн тэр болгоо ингээд амар хайрлаад байдаггүй амьтдыг та хоёрын хин нэг нь хайрлаж исэн байж магадгүй байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь л хороо зэрэг энэчнээс надад ямар энерги мэдрэгдэж байна. Тэгэхээр хилэнцгийн ордныхан орж ирээд байна. Та өөрөө хилэнцгийн ордны нар сар мандалттай хүн байж магадгүй. Нөгөө хүн чинь хилэнцгийн ордны нар сар мандалттай байж магадгүй. Аль эсвэл та хоёр бас хилэнцгийн улирлаар ямар нэгэн байдлаар учирсан байж магадгүй. Тэгэхээр одоо 11 дугаар сард гэсэн үгтэй.
Эсвэл учирсан ч юм уу эсвэл салсан ч юм уу нэг тиймэрхүү юм бас байж магадгүй байгаа харагдаж байна. За мөн дээрэс нь хумхын ордны мэдрэмж бас төрж байна. Хумхын ордны нарсаар мандалттай хүмүүс байж магадгүй. Аль эсвэл та эсвэл нөгөө хүн чинь эсвэл мөн ялгаагүй хумхын ордны уйлрлаар бас танилцж исэн, үрхэж ихэсэн эсвэл салсан хүмүүс байж магадгүй. Хумхын уйлрал болохоор зэрэг ерөнхийдөө 2 сар байгаа штэ, 1 сарын сүүлд 2 сар байдаг. За иймэрхүү мессежнүүд орж ирж байна. За та хоёрын хувьд бас түлхүүр ямар нэгэн байдлаар онцгой байж магадгүй. Та хоёр нэг нэгэндээ юм түлхүүртэй ч юм уу тийм хүзүүний зүйлт ч юм уу одоо нэг тиймэрхүү юм өгчээсэн ч юм уу эсвэл нэг юм түлхүүртэй холбоотой ямар нэгэн тэмдэгттэй тийм зүйл та хоёрын хувьд хамааралтай байж магадгүй. Бас аянга цахилгаан та хоёрын хувьд ямар нэгэн байдлаар хамааралтай байж магадгүй. Бас юм бороотой үе мүеэр танилцчихсэн ч юм уу те, эсвэл нэг юм тэнгэр дуугарч исэн амар их тийм бороо мороо эсвэл амар их хүчтэй салхималх ч юм уу нэг тиймэрхүү үеэр болцож исэн ч юм уу эсвэл танилцчихсэн ч юм уу нэг тийм дурсамж байдгүй ч магадгүй харагдаж байна. За эдгээр зүйлс нь ерөнхийдөө танд тохирж байгаа бол та хоёрын нөхцөл байдал таарж байгаа бол энэ уншлагыг одоо үргэлжлүүлэн сонсоход та яг хэрэгтэй мэдээлэл олж авнаа гэсэн баталгаа олж өгч байна гэсэн үг ээ. За одоо ингээд хэдүүлээ тэр хүн таныг санаж байгаа юу гэдэг асуултынхаа хариултыг авцгаая. За тэр хүн таныг санаж байгаа юу гэж асуухад бол за тийм гэсэн хариу ирж байна. Тийм гэсэн хариу ирж байна. За гэхдээ маш идэвхгүй тийм гэсэн хариу ирж байна. Өөрөөр хэлбэл энэ хүн таныг бодож байгаа байж болно, санаалцж байгаа байж болно. Гэхдээ таныг хүлээгээд байгаа гэсэн мэдээлэл гарч ирж байна. Энэ хүн тань руу болвол яг одоогоор шууд ингээд холбогдох ч юм уу тхийг бол нэг амар хүсэхгүй байгаа. Тэгээд ерөнхийдөө бол таныг жоохон хүлээсэн байдалтай байгаа. Эсвэл ингээд те илүү нөхцөл байдал сайжрахыг хүлээж байгаа ч юм уу те, ямар ч үсэн ингээд энэ хүн өөрөө ингээд те энэ нөхцөл байдлыг өөрчлөе, сайжруулъя гэсэн бол хүсэл байхгүй байгаа харагдаж байна. Тэгээ зүгээр дотроо ингээд бодоод яваад байгаа те. Тэгээ бодож байгаа ч гэсэндээ ер нь өөрөө дарах гэж хичээж байгаа байдал бол энэ ч сайжруулагдаж байна. Яг л High Priestess хүзэр маань айгуу тийм одоо зүн совин даалт ухамсар те иймэрхүү юмнуудыг илэрхийлдэг хүзэр байдаг байхгүй юу. Тэгээд ер нь ингээд нэг юм passive те active биш passive энергийг илэрхийлж байдаг. Passive гэдэг нь болохоор зэрэг гадагшаа гэж хэлсэн байж илүү дотгошоогоо ийм бүрэг байгаа энергитэй байдаг гэх юм уу да. Тийм. За ингэж харагдаж байна. За яагаад ингэж таны юуг санаад байгаа вэ? Яагаад таныг санаад байгаа вэ? Бодож байгаа вэ гэж асууя. За Emperor хүзэр гарч ирсэн. За Emperor-ийн дараа бас юу гарч ирэхээс нэлээд шалтгаална. World хүзэр гарч ирсэн байна. ертөнц хүзэр. За тэгэнгуутаа 9-ийн саваа гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүн болохоор зэрэг яагаад таныг ерөнхийдөө юу гэж бодож байгаа вэ? Яагаад таныг бодож байгаа вэ гэхлээр зэрэг нэгдүгээр болохоор зэрэг өөрийнх нь нэг юм одоо бартам зам байгаа харагдаж байна. Ингээд одоо бартам зангаа жоохон хамгаалсан байдал бол энэ ч ажиглагдаж байна те. Ялангуяа яагаад тань руу ингээ холбоо барихгүй вэ? Яагаад ингээд одоо таныг санаж байгаагаа ч юм уу бодож байгаагаа ч юм уу танд илэрхийлэх хүсэхгүй байгаа вэ гэхлээр зэрэг өөрийгөө хамгаалж байгаа те, эгоогоо хамгаалж байгаа байдал, бартам зангаа хамгаалж байгаа байдал бол энэчнээс эзэн ханаас бол шууд харагдаж байна л да те. Би ингэж доошоо орохгүй гэдэг. Ялангуяа ертөнц үзэртэй хамтдаа гараад ирэхээр ертөнц үзэр маань буруу гараад ирсэн байхгүй. Тэгэхээр ингээд би ингэж одоо энэ хүн рүү ингэж холбогдож бол доошоо орохгүй те. Би өөрөө өөрийнхөө амьдралд эзэн байх ёстой ч гэдэг юм уу те. Би өөрөө ингээд мундаг байх ёстой гэсэн нэг тиймэрхүү бодол, мундаг байх ёстой гэсэн нэг тиймэрхүү бодол энэ хүн айгу яваад байгаа харагдаж байна. Нилээн өөрийгөө хамгаалсан, өөрийнхөө сүр хүчийг ингээд хамгаалж үлдэх гэсэн, өөрийнхөө байр суурийг хамгаалж үлдэх гэсэн юм хүсэлтэй байгаа харагдаж байна. Гэхдээ ямар мэдрэмж цаана яваад байгаа гэхэлэр зэрэг энэ зүйл уулна ингээд яг дуусах хэсгүй байсан үедээ дууссан. Тэ магадгүй ингээд одоо жишээлх юм бол гинэт нэг нь ингээд гадаад явахаар болоод тэгээд ингээд энэ харилцаагаа дуусгацсан ч юм уу те. Аль эсвэл гинэт нэг юм хин нэгний өөр нэг хүний ингээд нөлөө орж ирсэн. Тэрнээс биш ингээд яг те бүр ингээд энэ харилцаанаасаа бүр ингээд залхаад уйдаад за болиё гэд болсон гэж бол харагдахгүй байгаахгүй ингээд нэг юм дуусгаагүй үлдээсэн юм шиг санагдаад байгаа гэж аа. Гэхдээ энэ хүн болвол өөрийгөө бас би ингээ айгу хичээсэн гэж бодоод байгаа гэсэн үг байхгүй тий. Яагаад ингэж амар их өөрийнхөө эго хамгаалаад ингээд би ингэж доошоо орохгүй, би дахиж гуйхгүй гэж бодоод байгаа вэ гэхэлэр энэ хүн маань
би ингээ хийх ёстой амар хийцэн үнэхээр хичээх ёстой юмнууд дээр би амар хичээсэн. Тэгээ одоо энээс илүү надад хийх юмны хүлдээг энээс илүү юм хийчих юм бол би бүр ингээд хитрхи амар хичээсэн хитрхи хин нэгний араас одоо ингээд гүйтсэн гэдэг ч юм уу тийм болж үлдэх гээд байна. Өөрийгөө жоохон ч гэсэндээ хамгаалах хэрэгтэй гэсэн ийм бодолтой явж байгаа харагдаж байна. За Oracle хүзэр татаж харъя. За энэ болохоор зэрэг Getting to know each other гэдэг хүзэр маань буруу харж гарч ирсэн байна. Энэ хүний зүгээс болохоор зэрэг таныг ерөөсөө өөрийг нь 100% мэддэггүй гэж үзэж байна. Ингээд өөрийнх нь дотор нь юу болоод байгааг ямар үед ямар ааш гаргадаг маргадаг гэдгийг 100% ойлгож чадаагүй гэсэн ийм гомдлоос айгу явж байгаа харагдаж байна. Миний юу гэх гээд байгааг миний хийж байгаа үйлдэл хэлж байгаа үгсийг яг чин зүрхнээс нь маань ерөөсөө ойлгоогүй. Өөрөөр хэлбэл намайг 100% таньж мдээгүй гэсэн ийм гомдол явж байгаа харагдаж байна. Тэгээ тийм учраас бас ингээд эргээд тань руу холбоо бариад ч юм уу ингээд энэ харилцаагаа үргэлжлүүлээсэл буцаагаа сэргээ энтер гэж хүсье гэхлээр зэрэг ерөнхийдөө угаасаа энэ хүн намайг тэртээ тэргүй 100% ойлгохгүй юм чинь угаасаа намайг 100% мэдэхгүй юм чинь би одоо 1000 наанаас нэг гэж хичээгээд яах вэ гэсэн ийм дүр зургийн чинээс бол ажиглагдаж байна. За тэгээ тийм учраас хичнээн таныг бодож байгаа боловч одоо энэ дээрээ ямар нэгэн үйл хөдлөл бол авах сонирхолгүй байна гэж гарч ирж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ тэр хүнийхээ бодол мэдрэмжийг харцгаая. За эхлээд бодлоо харъя. 100 гарталтай бодол энэ ч болохоор мэдрэмж байгаа. За бодол дээр Oracle хүзрээ эхлээд нээж харъя. Journey гэдэг хүзэр гарч ирсэн байна. За Queen of Wands. За энэ хүн ерөөхдөө дараагийнхаа галт тэрэгт сууя гэж бодож байгаа гэж харагдаж байна те. Одоо энээс цаашаа юу байж болох вэ? Энээс цаашаага миний хайрын амьдрал ямар байж болох вэ гэд ерөнхийдөө илүү цар хүрээгээд хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. Тэгж бодож байгаа харагдаж байна. Тэ за одоо ингээд өөр хүн амьтантай танилцъя даа ч юм уу те. Өөр хүн амьтантай бас болцох гэж одоо үзээ да нэгэнд ингээд энэ харилцаа маань ингээд бүтээгүй юм чинь би дараагийнхаа галт тэрэгт ерөн сууха бодё доо гэсэн ийм байр суурьтайгаар бодцсон явж байгаа гэж харагдаж байна л та. Яг тэгвэл галын хатан маань болохоор зэрэг айгүй тийм гадагшаага чиглэсэн нийтэж энергийг харуулдаг. Тэгээ нийтэж энергийг нөгөө хайрын уншлагатаар гараад ирэхээр ерөнхийдөө энэ хүн одоо зөвхөн нэг хүнээ бодоод яваад байгаа биш те. Дахиад цаашаагаад хэлхийг хүсэж байгааг нь харуулдаг гэсэн үг байхгүй тий. Өөр надад ямар одоо сонголтууд байна, ямар боломж болцоонууд байна. Тэгээд дээрэс нь journey буюу ийм аялал гэдэг хүзэр гараад ирж байгаа гэхэлэр энэ хүн болвол ерөнхийдөө цаашаагаа харж байгаа харагдаж байгаа байхгүй. Ирээдүгөө илүү харж байгаа харагдаж байна. За энэ нь магадгүй таныг сонсохыг хүсээгүй байж магадгүй. Гэхдээ хүзэр бол ингэж гаргаж ирж байна. За тэгвэл яг дотоод мэдрэмж цаатлах нь энерги нь ямар байгаа вэ гэдгийг эндээс харъя. За тэгэж асуухад болохоор зэрэг 10-ийн сэлэм буруу харж гарч ирсэн байна. За энэ хүн болвол та хоёрын харилцаа дууснаар баггүй бас сэтгэлийн шаналл амссан харагдаж байна. Тэгээ одоо ингээд бүр ингээд нөгөө нэг амар их сэтгэлээр унаад ингээд гутраад тэ гомдох юмн дээр гомдоод ойлголцож чадаагүй юмнууд дээр харамсаад ингээд болцсон байгаа харагдаж байна. Энэ хүн одоо илаашхах хүсэж байгаа харагдаж байна. Хитрхи амар өвдөлттэй байгаа учраас одоо болий те ингээд урагшаага хараад илүү ингээд сайн сайхан ирээдүгөө бодоод явах минь гэж бодож байгаа гэж мэдэрч байгаа харагдаж бүр амар ядарсан байгаа харагдаж байна. За Oracle хүзэр нээж үзвэл болохоор зэрэг Cupid's arrow буруу харж гарч ирсэн. Тийм яалтчгүй ингээд хайрын энерги нь бол ингээд бүр сэтгэлийнх нь мухарт бол байгаа аахгүй юу. Тэг ингээд хайртай байсан даа ч гэдэг юм үнэхэр сэтгэлээ зориулсан даа гэсэн ийм тэр нэг ийм бүр одоо яалтчгүй нэг юм хүнд мэдрэгддэг штэ те би энэ хүнийг хайрлсан да тэр хайр маань одоо ч гэсэн ингээ байгаа да гэсэн тэр мэдрэмж нь бол байгаа. Гэхдээ энэ хүзэр буруу хараад гараад ирсэн гэхлээр тэрийгээ өөрөө нэлээд сайн дарж байгаа. Яагаад гэвэл it's so painful амар өвдөлттэй байгаа учраас те одоо ингээд ерөнхийдөө та хоёр энэчнээс надад ер нь хараад тахаас салаад нэг удаагүй байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Эсвэл харьцаагүй болоод нэг амар удаагүй юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд ингээд айгүй их сэтгэлээр унтсан. Тэгээ ялтчгүй ингээ 10 сэлэн болол зүр хүн үнэхээр ингээд ар хуруулууга баахан ингээд сэлэм ингээд наалгуулад тэ бүр үнэхээр цөхрлөө борж байгаа хүнийг харуулдаг. Тэгээд энэ хүзэр ингээ буруу хараад гараад ирэхээ энээсээ ерөнхийдөө илаашиж эхэлж байгаа үеийг харуулдаг байхгүй. Тэгээд энэ хүн ингээд
өөрийгөө илаашуулахын тулд энэ их өвдөлтийг мэдрэхгүй тулд энэ сэтгэлийнхээ гүнд байгаа тэр хайрыг бол доош нь дарахаас аргагүй болсон байна гэж харагдчихна. За гол мессежнүүд маань бол нэг иймэрхүү мессежнүүд гарч ирлээ манайхаа. За ингээд ерөнхийдөө нээлттэй уншлага маань үгээр дуусаж байна. Бас жоохон одоо гомдолтой гэх юм уу нэг тийм нэрийг айгүй мэдрэгдлээ нөгөө хүнийхэн зүгээс. Тий. За тэгээ одоо би болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу үзэх вэ гэхлээр зэрэг за нэгдүгээр болохоор зэрэг хэрвээ энэ хүн танд ямар нэгэн үг хэлэх боломж байсан бол танд ямар үгсийг хэлэх вэ гэдгийг асуух болно. За хоёрдугаар болохоор зэрэг энэ хүн тань руу үйл хөдлөл авах уу? Хэрвээ авахар байвал хизээ авах вэ гэдгийг харна. За хамгийн сүүлд нь болохоор зэрэг таны зүгээс ямар алхмуудыг авбал хамгийн ээлтэй байж чадах вэ гэдгийг харах болно. За ингээд энэхүү уншлага үгээр дуусаж байна. Хэрвээ та нэмэлт хэсгийг авах хүсэх юм бол pinned comment буюу хамгийн ихний комент төрүүлдээсэн холбоосоор ороод заврын дагав худалдан авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг шүү. За тийм нэмэлт авсан ч байгаагүй ч бай. Энэ хүртэл үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзсаа бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай тутамаарл. За юуны төрөнд хэдэллээ. Энергийн шалгалтаа хийцгээе. За энэ 3 хүзрөөр юуг үзэх вэ гэхлээр зэрэг за энэ хүн та хоёрын харилцаанд одоо холбогдлолтой одоо шинж тэмдгүүдийг гэх юм уу те тэмдэгтүүдийг бол харах болно. Тэгээ энэ хэсэг та хэдэд маань яг таарж авах юм бол те энэ бодсон хүнтэй одоо холбоотой мэдээллүүдийг гаргаж ирч чадах юм бол цаашаага яг зөв группээ сонгосон байна гэж үзээд сонсох нэ. За эхний хүзрөө татаж харъя. За 10 сэлэм гарч ирсэн байна. За дараа нь болохоор зэрэг энэ 9 сэлэм буруу харж гарч ирсэн байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг 5 сэлэм буруу харж гарч ирсэн байна. За зөвхөн сэлэм хүзрнүүд гарч ирсэн нь маш сонирхолтой санагдаж байна. За та хоёрын хин нэг нь агаар орттой байж магадгүй нарсаар мандалттай. За тэрэнд юу орох вэ гэхлээр зэрэг мэдээж хэрэг хумах, ихэр боломжинлөөр орох нэ. За тэгээд яг одоогоор бол энэ харилцаа айгүй их тийм юутайгаа харагдаж байна, стресстэйгаа харагдаж байна, аль талдаа ингээд одоо магадгүй харилцаагүй болохоос өмнө бол маш их тэ хоорондоо муудалцж исэн, айгүй их тийм янз бүрийн үгнүүд шидэгдэж исэн харагдаж байна. Би бинлүүгээ янз бүрийн үгнүүд айгүй их хэлж исэн тэ чи тийм нэ тэрэгэл би биндээ одоо жоохон сэтгэл өвтгөх тийм үгнүүдийг маш ихээр хэлсэн байгаа харагдаж байна. Тэгээ ер нь бол ингээд ялангуяа таны зүгээс бол маш их энэ одоо харилцааныхаа төлөө санаагаа зовоож байгаа, стрессж байгаа. Тэгээд энэ харилцаа бүр ингээд бүр мөсөн дууссан юм шиг санагдаж байгаа гэж харагдаж байна. Маш олон зүйл бодогдож байгаа, эргэлзээ байгаа, тэ айдсууд байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ харилцааны одоо та хоёрын энэ харилцааны хоорондын холбоосын гол энерги нь болохоор одоо юунд гэхээсээ илүү сэтгэл зүрхэнд гэхээсээ илүү энэ дээшээгээ те бодол логикийн түвшинд айгүй их яваад байгаа харагдаж байна л да. Ингээд одоо энэ тэр тэгсэн байх вэ, ингэсэн байх вэ, тэр хүнтэй тэгээд ингэсэн байх вэ те ингээ хардалт, сэрдэлт нэг тиймэрхүү юм илүү ихтэй байгаад байгаа харагдаж байна. Яг ингээд зүрхнээсээ одоо бүр ингээд амар их хайртай даа ч юм уу тэгээд байгаа гэхээсээ илүү ингээд логикийн түвшинд хамаг юм яваад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм ингээд би биенлүүгээ ер нь нэгээ дийлэх гэж айгүй их үздэг төрлийн одоо хосууд байсан байж магадгүй те яг ингээ хамтарч ажиллах гэхээсээ илүү те чи тэгсэн би ингэсэн гэл ингээл янз бүрийн юм юунуудыг одоо оноо тооцно гэж ярьдэн штэ те чи тэгсэн болохоор чи би ингэсэн болохоор чи тэгсэн гэд ингээд нэг юм амар их одоо нэгэндээ ингээд тооцоо боддог төрлийн ийм харилцаа байсан байгаа харагдаад байна л да. Ер нь бол маш их сэлмийн энерги маань ерөөсөө дандаа бодол логик тэгээд дээрэс нь болохоор харилцаа холбоог илэрхийлж байдаг байхгүй юу. За тэгээд бас нэгэн шинж тэмдэг юу вэ гэхлээр зэрэг шүн айгүй их энэ хүнийхээ талаар таагүй зүүдлээд идвсэн байж магадгүй. Эсвэл одоо зүүдлээд байгаа байж болно те. Энэ хүнтэйгээ муудалцж гин, эсвэл ингээд салж гин ч юм уу, эсвэл ингээд энэ хүн ч өөр хүнтэй болцсон байна гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү байдлаар ингээд айгүй их зүүдэлдэг харагдаж байна. Тэрийг бол энэ 9 сэлмээс харж байна л да. 9 сэлэм маань болохоор яг ингээд нэг юм маш их юм бодлуудад ороогдсон тий. Угсаа энэ зургийг харах юм бол ч гэсэндээ ингээд бүр ингээд хаана юу болоод байгааг мэддэхгүй толгой хөлн мэддэхгүй юм болоод байдаг. Тийм яг ийм энерги бол энэ 9 сэлмээс бол ажиглагдаад байна.
За тэгэнгүүтээ 5-ын сэлэм дээр болохоор зэрэг нөгөө нэг яг тэр нэг юм онцгой хил ам те ингээд янз бүрийн юмнуудыг хилээд тэгээ энэ зураглалыг нь харах юм бол ингээд нэг байсан олсон ингээд таслаа хийцэн байгаа харагдаж байгаа байхгүй те. Тэгэхээр ялцчгүй энэ хүнтэйгээ ер нь холбогдохой болцсон. Тэгээд холбогддог байхдаа болохоор зэрэг сүүлийн үед яг ялангуяа энэ харилцаа дуусган алдаад бол ерөөсөө маш их ийм нааша цаашаа өгнүүд л ингээд айгүй их хийсэн. Айгүй урт мессеж би биенлүүгээ бичсэн байж магадгүй ингээд бүр ингээд нэг мессеж чинь ийм урт болоо эсвэл ингээд амар олон төрлийн үгээ ингээд тийм богинохон өгнүүдийг ингээд бүр ингээд үгээр бөмбөгдөжсэн харагдаж байна. За энэ хэсэг хэрвээ та хэд маань яг таарж байгаа бол зөв группээ сонгосон байна гэж үзэх нэ. Ер нь бол энерги бол нэлээд хүнд байгаа харагдаж байна. Маш их стресстэй, айцтай, хардталтай, эргэлзээтэй, төөрөгдөлтэй байгаа харагдаж байна. Тэгээд ширүүн өксийг бол би биенлүүгээ хилжсэн. Тэгээд тэрэндээ магадгүй таны зүгээс одоо жоохон харамсаж байгаа гэж магадгүй те ялангуяа жоохон ширүү өгмөг хэлсэн бол тэрэндээ яг одоо харамсаж байгаа гэж магадгүй. Яа тэгвэл 5 сэлэм маань буруу хараад гараад ирсэн. За энэ хэсэг та хэд маань таарсан бол яг зөв группээ сонгосон байна гэж үзээд цаашаа үргэлжлүүлэн сонсоорой. За одоо болохоор зэрэг ерөнхийдөө тэр хүн таныг санаж байгаа юу гэдэг гол асуултандаа хариулт авъя. За буруу харсан уруу утга бол авахгүй байгаа. За тийм эсвэл үгүй гэсэн хариу авна гэсэн үг. 7-гийн аяг гарч ирсэн байна. Яг ч тийм биш гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол ингээд 7-гийн аяг маань болохоор зэрэг юм сонголт айгу олонтой байгаа ингээд жон төөрөлдсөн байгаа хүнийг харуулдаг байхгүй. Тэгэхээр энэ хүн таныг бодохын хувьд бол бодож байгаа. Гэхдээ яг зүрх сэтгэлээсээ санаад байгаа юу гэвэл бас яг тийм гэж бол харагдахгүй байна. Таны талаар, харилцааныхаа талаар маш их бодож байгаа тийм ингээд бүр мөсөн ингээд салах уу, эсвэл бүр мөсөн ингээд холдоод явах уу, аль эсвэл ямар нэгэн байдлаар энэ харилцаагаа сэргээх гэж үзэх үү гэд айгүй их тийм сонголттой. Тэгээ дээрээс нь эсвэл ингээд бусад өөр хүмүүстэй ингээд харилцаад тийм уртаа бодох уу энэ маш их бодож байгаа байдал тэр хүний зүгээс бол харагдаж байна. Тэгээ энэ хүн бол одоогоор яг тийм ингээд ямар нэгэн байдлаар шийдэлд хүрэх хүсэлгүй байгаа харагдаж байна. Яг гэвэл маш олон зүйлийг эргцүүлэн бодож өөрийнхөө бас зүрх сэтгэлийг сонсох шаардлагатай байгаа гэсэн гол мессеж бол энэ чэнэс харагдаж байна л да. Тийм. За тэгээд дараа нь болохоор зэрэг хэдүүлээ. За яг яагаад юу болоод байна вэ те энэ хүний оюун ухаанд те энэ харилцааныхаа талаар нь юу бодогдож байна гэдгийг харъя. За эхний хүзэр болохоор зэрэг 8-ын аяг буруу харж гарч ирсэн байна. За тэгээд 2-ын сэлэм зөв харж гарч ирсэн байна. За тэг хамгийн сүүлд нь болохоор зэрэг 9-ийн сэлэм бас буруу харж гарч ирсэн байна. За тийм 9-ийн сэлэм дахиад гарч ирлээ. Энэ хүний хувьд ч гэсэндээ ерөнхийдөө бол ингээд энэ харилцаа айгу хэцүү байсан гэж харагдаж байна те. Яахаа мэдэхгүй. Ингээд тавьж явуулахад айгу хэцүү те. Зөв шууд ингээд яваад өгье гэхээр зэрэг чадахгүй те. Ямар нэгэн зүйлд нь ингээд хорогдоод ийм хамааралтай болцсон юм шиг ийм байсан харагдаж байна энэ харилцаанаасаа. Тэгээ маш их ийм стресстэй ингээд таныг бас яг одоогоор маш их янз бүрээр зүүдэлж байгаа харагдаж байна. Тэгээ зүүднүүд нь бол бас тиймч таатай биш те. Ингээд ямар нэгэн байдлаар буцаад нийлцэн тэгээ дахиад ингээд өмнөх шигээ яг ингээд амар хэцүү байсан үед шиг ингээд муудалцаад байна энэ төр гэж зүүдэлж байгаа харагдаж байна. Тэгсэн сэлэм маань миний хоёр хөөрхөн тоглоомыг бас унгаачлаа. Тэгэхээр яг яалтчгүй нэг юм ингээл бүр ингээл ширээ мэрэгээ ингээл бүр ингээл ингэж байгаа те. Айгүй тийм хурц хэрэлдэж муудалцдаг байсан харагдаад байна 2 дугаар группийнхан. Тэгтээ биш те энэ хүний зүгээс яг одоогоор бол ингээд өмнө нь болохоор зэрэг ялангуяа бүр ингээд шийдвэр гаргахад те юу хүсэж байгаагаа өөрөө ойлгоход маш хэцүү байсан бол одоо ингээд харилцаагүй болсон тулдаа ерөнхийдөө ингээд урдах зам нь арай илүү тодорхой болж эхэлж байгаа гэж харагдаж байна. Тэ яг ингээд тэ одоо энэ харилцаа яагаад ингээд болохгүй байсан, яагаад ингээд муудалцаад идэг байсан гэдэг энэ зүйл нь энэ хүний хувьд бол одоо ерөнхийдөө илүү тодорхой болж харагдаж байна. Тэгээ тийм ч учраас ерөнхийдөө энэ айгүй их айдас стрессүүд баг багаар тайлагдаж эхэлж байгаа. Тэгвэл 9 сэлэм ингээд буруу хараад гараад ирэхээрээ ямар нэгэн одоо айгүй их стресс дүүлжсэн тэр зүйл нь арай баг багаар гайгүй болж байгааг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн яг нэг юм шуурга дундаас ингээ гарч ирж байгаа юм шиг мэдрэмжтэй явж байгаа гэж харагдаж байна. Ингээ бүр амар учир утга нь олдохгүй те бүр ингээд хамаг толгоон болгоон ингээд эргэцсэн. Тэгээ бүр ингээд яг нэг юм айгүй их тийм
одоо шорон шуурганы ард ингээд гарцсан явж байгаа юм шигээр энэ хүн мэдэрч байгаа гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд яг энэ шуурга нь ингээд дууссан чинь тий. За одоо юу илээ? Одоо би чинь юу нь яах вэ? Би чи юу нь хэн байсан бilé тий. Энэ харилцаанаас өмнө би хэн байсан бilé? Юу хийж авч исэн бilé? Энэтрэгээд яг тэрийгээ илүү бодож явж байгаа гэж харагдаж байна. За Oracle хүчээр татаж харъя. Heart to heart conversation буруу харж гарч ирсэн байна. Тийм энэ хүний зүгээс болохоор зэрэг яг таны одоо зүрхэнд те өөрийнхөө зүрхнээс таны зүрхэнд хүрэхэд айгүй хэцүү байгаас. Яг тэгвэл та хоёр яг зүрхээрээ холбогдож ерөөсөж чадахгүй байсан гэж аахгүй. Яг магадгүй энэ харилцааныхаа ихэнх үед те хоорондоо одоо зүрхнээс зүрхэнд харилцаа үүсгэж исэн байж магадгүй. Гэхдээ ер нь бол яг 2 дугаар группийнхний энэ харилцаа бол зүрхээрээ холбогдсон харилцаа гэхээс илүү толгоогоор холбогдсон харилцаа байгаад байна. Тэгээд яг ингэжсэн гэж боддог. Та хоёр анх танилцж байхдаа те би бинийхээ ингээд одоо оюун ухаанд дурлж исэн байж магадгүй. Магадгүй энэ хүн яг таны сонирхдаг зүйлсийг сонирхдаг те магадгүй таны дуртай уран зохиол дуртай, таны дуртай кинонууд дуртай, таны дуртай одоо тэр нэг юм дуу муу те тиймэрхүү юмнуудад айгүй дуртай. Тэр хүнтэй ингээд хорвоо дэлхийн талаарх үзэл бодлоо хуваалцгаад те философиудаа хуваалцгаад айгу гоё мой байсан ч юм уу. Эсвэл энэ хүний одоо хүнтэй харилцдаг байдал, өөрийгөө авч яваа байдал те хэр боловсралтай зэрэг нь танд илүү их таалагддаг байсан юм байна. Тэгэхээр энэ бол яг нэг юм зүрхнээс зүрхний хоорондох харилцаа гэхээсээ илүү яг нэг юм оюун ухаан хоорондын харилцаа байсан байдаг аахгүй. Тэгээ сүүл рүүгээ тэр нь нөгөө буруу тал руугаа эргээд ирсэн чи яасан бэ гэхлээр зэрэг яг л тэр нөгөө нэг юм зүрхнээс зүрхэнд хоорондох биш яг нэг юм эгоноос эгоны хооронд те оюун бодлоос оюун бодлын хооронд хоёулаа яг одоо нэг асуудлыг хоёр өөр талаас ингээд логикоор бодож хараад ингээ хоорондоо муудалцаад байсан байгаа харагдаад байхгүй. Яалтчгүй нэг юм хоёр толгой л хоорондоо мөргөлдөөд байгаа. Тэрнээс биш хоёр зүрх хоорондоо ууссан биш болж таарад байгаа хгүй. Яа тэгэхээр зэрэг энэ heart to heart буюу зүрхнээс зүрхэндх одоо ярилцлага гэдэг энэ хөзөр маань буруу хараагаад ирсэн байгаа хгүй. Тэгэхээр яг ийм зүрхнээс зүрхэндх хоорондын ийм одоо бүр нэг ийм гүнзгий холбоос жоохон байхгүй. Тэрнээс илүүтэйгээр яг нэг ийм бодол оюун ухаан хоорондоо ингээд маш их ийм барилж исэн гэх юм уу нэг тийм энерги энэ чинээс харагдаад байгаа хгүй. Тэгээ энэс улбаатаагаар ерөнхийдөө та хоёрын харилцаа одоо холбоогүй болсон байна. Тэгээ энэ харилцааг ерөнхийдөө цаашдаа илүү одоо сайн болгож авч явъя те буцаагаа сэргээ энэ төрж хүсэж байгаа бол яг энэ зүрхнээс зүрхэндээ хоорондын харилцааг илүү сайжруулах хэрэгтэй. Яг үг хэлэхгүйгээр би бинийг ойлгодог болох хэрэгтэй гэсэн үг байхгүй. Үг хэлэхгүйгээр хоорондоо заавал ингэж бүр амар олон юм яриад улам төрөгдөд ах гэлгүйгээр те би бинийхээ яг нүд рүү хараад сүнсээр нь би бинийгээ мэдэрч ингэж яг энэ харилцаа бүтэх боломжтой. Тэрнээс биш яг одоо байгаа чигээрээ яваад ах юм бол энэ харилцаа ер нь бол бүтэх боломжгүй байгаа харагдаж чинь шуудхан хэлэхэд яг гэвэл та хоёр бүр дэндүү ийм нэг юм хоёр ийм ивэртэй ямаал ингээ бие биенлүүгээ мөргөлдөөд байгаа байхгүй. Тэрнээс биш яг ингээд тэг хоёр ямаа одоо хоорондоо дурлалцж харилцдаг гэсэн бол эврээрээ мөргөлдөх бус тэг толгоогоороо мөргөлдөх бус ингээд одоо цээжин хэсгээрээ ингээд зүрэлдэж байгаа нэг юм тэрвэрлдэх маягаар тэг хоолоо хувааж идэх бие биендээ туслах би бинийгээ дэмжих гэж ингэж явахгүй бол мөргөлдөөдөх юм бол угаасаа энэ харилцаа хаашаач явахгүй гэдгийг тэгээ энэ хүн чинь ч гэсэндээ ерөнхийдөө нэлээд ойлгож байгаа харагдаж байна. Тэ энэ харилцаанд болж исэн зүйлс нь юу вэ? Болохгүй байсан зүйлс нь юу вэ? Гол блок нь юу байсан бэ гэд энэ юмнуудыг одоо нөгөө хүн чинь бол баг багаар таньж харж байгаа харагдаж байна. Өмнө нь болохоор яг энэ харилцаанд байхдаа бол бүр ерөөсөө энийг харах сөхөөгүй байсан. Яг тэгэл та хоёр хоорондоо мөргөлдөөд завгүй байсан. Тэгээ одоо ингээд нэг юм finally те жоохон би бинээсээ зай аваад мөргөлтгөө болоод ингэсний дараа бол юу болоод ирснийг энэ хүн илүү ихээр ойлгож эхэлж байгаа гэж харагдаж байгаа хгүй. Дөнгөжөл ойлгож эхэлж байгаа. Тэр шуурга те арай илүү холоос харж байгаа гэх юм уу да. За бодол мэдрэмжүүдийг харцгаая. Таны талаарх бодол мэдрэмжүүд за эхлээд хэдүүлээ бодлыг харна. За 9 аяга буруу харж гарч ирсэн байна. Oracle хүчрийн хувьд болохоор зэрэг imprisonment. За мэдрэмжийн хувьд мэдрэмж буюу одоо гол энергийн хувьд temperance, keys on a ring. Окей. За бодлын хувьд бол энэ хүн тантай одоо яг тэр нөгөө
харилцаанд байхдаа ингээ муудалцдаг, та хоёр хоорондоо хэрэлддэг тий, үг шидэлцдэг энэ байсан тэр юм нь бол хിവэрэ байгаа харагдаж байна тий. Энэ харилцаанд би бүр ингээ гаццсан байсан юм шиг мэдрэмжтэй байсан гэж нөгөө хүн чинь бодоод байгаа байхгүй юу? Яалтч одоо энэ imprisonment буюу энэ шоронд орсон гэдэг хүзэр гараад ирж байна. Тэгэхээр энэ хүн бол үнэхээр энэ харилцаандаа яг хамтдаа байхдаа бол айгу сэтгэл хангалуун бус байсан харагдаж байгаа байхгүй юу тий. Тэгээд энийгээ өөртөө айгу сануулах гэж хичээгээд байгаа харагдаж байна. Анхнаасаа яга харилцаагүй болсон бэ гэдгийг өөртөө сануулад байгаа тий. Тэгээд ингээд одоо би үнэхээр ийм амар тий аз жаргалгүй байсан, байсгээл хэрэлддэг байсан, тий сар болгон салах нийлэх тухай ярьдаг байсан. Ингээд тэгсэн мөртлөө ингээд энэ харилцаанаасаа гарч чадахгүй ингээд тодорхой хэмжээнд уудцсан, бүр ингээд нэг юм шоронд байгаа юм шиг амар хэцүү байсан гэж энэ хүн бол өөртөө маш их хэлж байгаа харагдаж байна. Мэдрэмж нь болохоор зэрэг юу вэ гэхлээр temperance, даруй төлөв байдал. Өөрийгөө маш их барьж байгаа. Энэ хүн таныг одоо санаж байгаа. Гэхдээ санахдаа нэг тийм тархиараа санаад байгаа гэх юм уу да. Ингээл нэг юм янз бүрийн юм хүн болоод өдөрт нь ингээл амьдралд нь ямар нэг юм болонгууд тантай амар ярилцдаг байсан байж магадгүй. Тэрийгээ жоохон санаад байгаа байж магадгүй те. Эсвэл ингээл нөгөө нэг дахиад ингээл нэг хэрэлдмээр ч юм уу те, дахиад нэг юм хэрүүлүүд мөрч юм шиг ингээд санагдаад байгаа байхгүй. Тэгээ тэрийгээ өөрөө олвол үнэхээр барьж байгаа гэж харагдаж байна. Өөрийгөө маш их барьж байгаа. Тэгэж санагдах болгон, тэгэж бодогдох болгон энэ хүн өөрийгөө барьж байгаа гэж харагдаж байна те. Хамаагүй ингэж болохгүй, хамаагүй өөрлөө ч одоо холбоо барьж болохгүй гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар өөрийгөө ингэж хойш нь нэлээд татаж барьж байгаа. За, Oracle хүзрийн хувьд болохоор зэрэг keys on a ring буюу за эндээс хит утга бол надад харагдаж байна. За гэхдээ хүзрийнхөө түлхүүр үгсийг харах юм бол маш олон сонголтууд байгаа. Тэгээд юу гаргах хэвээр, шийдвэр гаргах хэвээр. За тэгээд дээрэс нь one night stand гэдэг. За энэ one night stand гэдэг нь бол нэг амар хамаа байхгүй. Надад бол харагдаж байна. Тийм гэхдээ энэ хүн биш дээ, бас яг нэг тийм одоо энэ хүн өөрийгөө энэ түлхүүрээр ингээ бодох юм бол энэ түлхүүрийнхээ тойрогоос өөрөө жоохон гарч чадахгүй байгаа гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр надад бол яг ийм мэдрэмж төрж байна. Тэр хүн таныг санахгүй байхын аргагүй юм байна. Яг л та хоёрын харилцаа айгу хүчтэй таталцалтай тий. Тэгэд ер нь бол нэг юм жоохон донтуулагч төрлийн харилцаа байсан байж магадгүй, маш их юм up and downтай ингээл дээш олоод доош олоод дээш олоод доош олоод гэдэг ийм харилцаа байсан байна л да. Тэгээ тийм учраас энэ хүнд ч гэсэндээ тэр нь бол нөлөөлж байсан гэж байгаа байхгүй тий. Тэгээд энэ харилцаанаасаа ингээд яг 100% тавиад явуулъя гэхэд бас яг одоогоор бол хэцүү байгаа гэж харагдаж байна. Тийм хэцүү байгаа. Тэгээд энэчнээс ингээ гараад явчих гэхлээр зэрэг ерөөсө болохгүй ингээл яаж хичээгээл тэг янз бүрийн юм хөдөлгөөнүүдийг, янз бүрийн үйл хөдлөлүүдийг авч агаал буцаал ингээл тойрол яг байсан байрандаа буцаж ирээд байгаа. Ийм байдал ажиглагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яг уу одоо болохоор зэрэг би ингээд өөрөө те гаргасан шийдвэртэй үнэнч бай те, бас өөр одоо боломж бололцоо бусад хүмүүс ингээ хараад жоохон нээлттэй бай гэж бол бодож байгаа. Яа гэвэл буцаад энэ харилцаа руугаа орохыг бол нэг хүсгүй байгаа харагдаж байна шуудхан хэлэхэд. Яг уу одоо сэтгэлээ айгүй их барьж байгаа те, буцаад ингээ орчмоор санагдаад байгаа. Гэхдээ болохгүй гэд өөрийгөө ингээ айгүй тийм барьж байгаа л яг энэрэг энэчнээс харагдаад байгаа байхгүй юу. Ягаад гэвэл хэрвээ яг одоо ингээд буцаад энэ харилцаа руугаа ороод тантай холбоо бариад ингэчих юм бол яг буцаад нөгөө өмнөхтэйгээ адилхан ингээд хэрэлдээ дуралдаад ингээд унана гэдгийг өөрөө мэдээд байгаа гэж харагдаж байна. Тэгээ өөрийгөө айгүйх барьж байгаа гэж харагдаж байна. За иймэрхүү мессежнүүд гарч ирлээ. Жохон бас нөгөө хүссэн одоо мессежийг нөгөөгүй ол уучлаарай. За тэгээд ерөнхийдөө бол нээлттэй уншлага маань үгээр дуусч байна. Одоо би болохоор нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхлээр зэрэг эхлээд хэрвээ энэ хүн тантай яг чин зүрхнээсээ ярилцах боломж олцсон бол тэр танд юу гэж хэлэх байсан бэ гэдгийг асууна. За мөн дээрэс нь энэ хүн тань руу холбоо барих уу, ямар нэг үйл хөдлөл хийх үү? Хэрвээ тийм бол ямар үйл хөдлөл хийх вэ гэдгийг харна. Хэрвээ холбогдох бол танд бас юу гэж хэлэх вэ гэдгийг харна. За тэгээд таны зүгээс яг одоо энэ харилцааны тухайд ямар алхам хийвэл зүгээр байна вэ гэдэг сахиусын зөвлөгөөг нь авч өгнө.
За ингээд нээлттэй хэсэг бол өгөр тусаж байна. Хэрвээ нэмэлт хэсгийг худалдаж авах хүсэж байгаа бол pin comment буюу хамгийн ихний комент дөрвөлдөөсөн холбоосоор ороод зааврын дагаа төлбөрөө төлөөд нэмэлт хэсгээ шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг шүү. За тэгээ нэмэлтийг авсан ч бай, аваагүй ч бай, та бүхэндээ амжилтыг хүсье. Хэдүүлээ дараагийн хавчлагаар уулзцай. Бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай тавтай морил. За та хэдийхээ тэр хүн таныг бодож байгаа юу? Тэр хүн таныг санаж байгаа юу гэдэг асуултанд хариулахад бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ энергийн шалгалтаа хийцгээе. За энэ 3 хүзөрнөөс юу харж байгаа гэхээр зэрэг зөвхөн та хоёрын харилцаатай холбоотой одоо юм энергийг ерөнхийдөө шалгаж байгаа гэсэн үг. Тэгээ энэ хэсэг та хэдэд манд харах юм бол яг зөв группээ сонгосон байна гэж үзээд цаашаа үргэлжлүүлээд сонсгох болно. За эхний үзээрээ татаж харъя. За 3-ын аяг 3 орж гарч ирсэн байна. За Ace of Pentacles зоос зөв харж гарч ирсэн. За тэгэнгуутаа энэ болохоор Father of Cups буюу за King of Cups буруу харж гарч ирсэн байна. За анчанаас надад нэг орж ирж байгаа мессеж нь юу вэ гэхлээр зэрэг та хоёрын хин нэг нь жоохон алкогол хэрэглээд байдаг гэж магадгүй байгаа харагдаж байна. Эсвэл ингээд за ямар ч үсэн нэгдүгээрх нь болохоор алкогол заяа. За хоёрдугаарх нь болохоор зэрэг айгу тийм хоёрдугаарх нь болохоор зэрэг тийм нэг юм жоохон донтолтын энерги энэ ч бол харагдаад байгаа хгүй. Тэгэхээр хин нэг нь ямар нэгэн донтолттой байж магадгүй. Видео тоглоом, алкогол, тэгээ нэг тиймэрхүү юм. Тэгээ энэ нь та хоёрын харилцаанд сөрөг нөлөөлсөн байж магадгүй байгаа харагдаж байна. За хоёрдугаар болохоор зэрэг тийм ер нь та хоёр ийм нэг юм шоудж байгаа танилцсан ч юм уу эсвэл нэг юм найз нөхдийн цуглаан муглаан тий найзуудын найзууд гэх маягаар би бинтгээ танилцсан байх магадлал маш өндөр байгаа харагдаж байна. За тэгэнгуутаа бас нэг юм болохоор зэрэг та хоёр өвөл танилцсан байж магадгүй. Өвөл танилцчихсан байж магадгүй харагдаж байна. Өвлийн үйлрэл та хоёрт ямар нэгэн байдлаар айгуу тийм холбоо сүлбэтэй байж болно. Тэгээд онцгой байж болно. За мөн дээрээс нь хун шувуу та хоёрын харилцаанд бас холбогдолтой байж магадгүй мэдээж иргэн дээр хун гарч ирсэн учраас тий. За тэгээ та хоёр хамтдаа бас аим шиг кино үзэх туртай байсан байж магадгүй. Ялангуяа Black Swan нөгөөний хар хүн гэдэг хөөхлөн кино гэдэг ч тий тэр мөрийг бас хамтдаа үзчихсэн байж магадгүй. За нөгөөтэйгөр болохоор зэрэг эрэгтэйлэг тал нь шүү дээ. Энэ харилцааны эрэгтэйлэг тал нь ер нь нэг юм сэтгэл хөдлөлтөй амар живдэг төрлийн хүмүүс байж магадгүй ингээ одоо айгүй их тийм мэдрэмж мэдрээд байдаг. Тэгээ тэр мэдрэмжээ ингээ хаашаа хийхээ мэдэхгүй тэрнээсээ болоод ингээ жоохон сэтгэл мэтрэл готролд орох гээд байдаг ч юм уу те нэг тиймэрхүү төрлийн хүн бас байж магадгүй эрэгтэйлэг тал нь энэ харилцааныхаа эрэгтэйлэг тал нь. Тэгээ тэрнээсээ болоод ингээ дууга хураагаад бахгүй болчдөг те ингээд чимээгүй болчдөг. За тэгээд нэгнийгээ бас жоохон ghost хийжсэн байж магадгүй ghost хийх буюу ингээд холбоогүй болчдөг те гинт ингээд хамтдаа байж ийснаа гинт ингээд холбоогүй болоод байдаг ч юм уу нэг тиймэрхүү юм байж магадгүй. За та хоёрын аль нэг нь хилэнц мэлхий заахсны ордны нарсаар мандалтай байх магадлал маш өндөр байгаа харагдаж байна. За тэгээ мөн дээрэс нь энэ харилцаа ер нь situationship байсан байж магадгүй байгаа харагдаж байна. Та хоёр яг жинхнээсээ үерхэж чадаагүй те. Энэ харилцаа бүр яг жинхнээсээ ингээд яг одоо аль биесны харилцаа болж цэцэглэж амжаагүй гэж магадгүй. За эдгээрийн ерөнхийдөө аль нэг нь та хэдэд манд таарсан болвол зөв группээ сонгосон байна гэж үзээд цаашаа үргэлжлүүлээд сонсож болох нэ. Гол энерги нь болохоор зэрэг энэ нэг юм донтолтын шинж чанар яваад байна. За хоёрдугаар болохоор зэрэг энэ харилцаа яг бүрэн бүтэн те ингээд нөгөө боловсрч чадаагүй. Гуравдугаар болохоор зэрэг эрэгтэйлэг энергийн талаас нь нэг юм сэтгэл хөдлөлийн асуудал байгаад байна гэж харагдаж байна. За эм ордог, сэтгэл готролд ордог, тэгээ алга болдог тиймэрхүү энерги. За энэ хүн таныг сандаг уу, бодож байгаа юу? За тийм гэж харагдаж байна. Энэ хүн таныг сандаг гэж харагдаж байна. Тэгээд таныг бодохоор зэрэг нэг юм sweet мэдрэмж төрдөг. Ийм sweet, нэг юм чихэрлэг, тэ ийм татн тийм мэдрэмж төрдөг гэж харагдаж байна. Тэгээд таныг бол сандгаа боддгоо гэж харагдаж байна. За илүү мэдээж хэрэг контекст авъя. 4 аяг буруу орж гарч ирсэн. За Queen of Pentacles дахиад Queen гарч ирж байна. За тэгэнгуутаа 8-ийн сава буруу харж гарч ирсэн байна.
Оо Hello Kitty минь унаад өглөө. За буцаа тавьчих. За Oracle хүч рүү бас татаж харъя. За passion гэдэг хүчээр буруу харж гарч ирсэн байна. За тийм энэ хүн ер нь бол танд бас нэлийн хүчтэй одоо ингээд татагдчихсэн те. Тэгээ одоо яг хөө тэр нь бол ингээд нэг бол байхгүй болсон, эсвэл ингээд тэрийг өөрөө маш их даардаг гэж харагдаж байгаа байхгүй. Ингээд таныг бодохоор зэрэг ингээд нэг юм амар тийм доторх юмнууд нэг амар сэрдэг төрлийн хүн байна те. Ингээд шууд ингээд амар бараг л ингээд шар ус мөсөн босоод байгаа ч юм. Үгүй надад нэг тийм биеийн тийм нэг юм реакц амар мэдрэгдэж байна. Тэгээд энэ хүний хувьд та болохоор зэрэг жоохон сатаарл байсан юм уу да. Тэгж хэлэхээр айгу муухай юм а те. Гэхдээ яг тэгж харагдаад байгаа хгүй. Энэ хүн ингээд яг уу ингээд угаасаа ингээд өөрөө ялангуяа жоохон сэтгэл хөдлөлөөр амархан ундаг те. Нэг тиймэрхүү төрлийн хүн болвол яг тэр үед нь ингээд та гарч ирээд өөрийг нь амар тийм сатааруулж исэн харагдаж байгаа хгүй юу. Тэгээ сатааруулаад ингээд амьдралд нь нэг тийм чимэг болж орж ирж исэн. Ингээд өөрөө болохоор зэрэг ингээд нэг юм амьдрал нь нэг юм уй гашуутай өдөр тутмын амьдрал нь ингээл нэг байдгаараа л ингээд явж идэг те. Нэг юм гутлаач ирсэн гэдэг шиг те. Нэг үнэхээр яг нэг юм лаа зүшиглээд гутлаач ирээд явж исэн. Яг тийм мэдрэмж надад тэр хүний зүгээс төрөөд байгаа аахгүй. Ингээд амьдрал нь ерөөсөө л нэг юм уйтгартай өдөр болгон адилхан ингээд санагдцсан явж исэн чинь та яг тэр дунд ингээд нэг юм өөрийнх нь реалити буюу бодит амьдралыг нэг юм эвдэж орж ирсэн ирвэхэ шиг байсан гэж харагдаж байгаа хгүй. Ингээл яг өмнөхтэйгээ адилхан ингээл лаа зүшиглөөл ингээл уйтгарлаа л ёо ямар уйтгартай юм бэ? Миний амьдрал ямар утгагүй юм бэ? Ямар ч утга учир алгадаа гэ ингээд бодоод явж исэн чинь урт нь гинэт нэг юм амар том цэв синхэр өнгөтэй ирвэхэ гарч ирсэн юм шиг. Анх тиймэрхүү мэдрэмж надад яг тийм төр зураг ажиглагдаад байна. Тэгээ та яг тэгж орж ирсэн. Энэ хүний хувьд та нөгөө manic pixie dream girl лөө тийж хэлдэг штэ. Нэг юм жоохон итгээд энэ хүний амьдралд нэг юм гэрэлхийгээ оруулж ирэх гэж орж ирсэн хүн шиг. Яг нэг тэгэж орж ирсэн харагдаж байна. Та энэ хүний хувьд Ramona Flowers, та энэ хүний хувьд 500 Days of Summer in Summer гэдэг юм уу? Нэг тийм энерги надад амар мэдрэгдээд байна. Яг нэг тийм manic pixie dream girl тийм. Мэддэг хүмүүс нь яг миний юу яриад байгааг амар сайн мэдж байгаа. Гэхдээ тийм ерөнхийдөө л нэг юм та энэ хүний амьдралд те нэг юм чимэг болж орж ирсэн. Гялалтсан, дэрвэлцэн ирвэхэ шиг орж ирсэн гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд яг одоо байгаа байр суурь нь юу агаад байгаа вэ гэхэлэр зэрэг ингээд нэг ясандаа биш те энэ хүн яагаад тань руу одоо холбогдохоо болцсон, яагаад энэ хүн тань руу ингээд холбогдохгүй байгаад аа вэ гэхлээр яагаад энэ харилцаа дууссан бэ гэхлээр зэрэг шуудхан хэлэхэд энэ харилцааг энээс илүү явуулмааргүй байсан учраас яагаад гэвэл энэ харилцаа ингээд цаашаа үргэлжлээд боловсроод магадгүй та хоёр бүр илүү гүнзгий харилцаанд ороод бүр илүү ингээд одоо яг найз охин найз залуу эхнэр нөхрийн ийм холбоотой болоод ирсэн болвол таны тэр нөгөө ирвэхэ шиг шинж чанар чинь байхгүй болоод та энэ хүний хувьд хүн болж хүрэх гэдсэн учраас тий алдаа дутагдaltaй тэг янз бүрийн юм сул талуудтай хүн болгон тийм аа штэ. Тих гээдсэн учраас тийм сериозны болохоос өмнө яг л энэ хүн ингээд сериозны харилцаа ямар байдгийг мэддэг байгаа даахгүй. Энэ хүн мангар хүн биш те. Яг жинхэнэ харилцаа ямар түүхтэй, ямар их юм хичээл зүтгэл шаарддаг те, ямар их юм жинхэнэ яг бодтой болоод ирдэг вэ гэдгийг мэддэг. Тийм учраас тийм бодтой болохоос өмнө энэ харилцааг дуусгасан гэж харагдаад байгаа байхгүй. Тэгжээж та энэ хүний хувьд manic pixie dream girl хിവэрэ те. Тэгжээж энэ хүний хувьд та дэрвсэн ирвэхэ хിവэрэ үзэсгэлэнгоо тэр хүний ийм онгодыг оруулдаг ийм хүн хിവэрэ үлдчихсэн. Үлдэх боломжтой байсан гэдэг энэ хүн яг ингэж одоо миний хэлээд байгаа шигээр бодоогүй ч гэсэндээ тэр хүн цаанаа энэ энергийг нь мэдрээд энэ харилцааг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй байна гэдгийг ойлгосон байж магадгүй харагдаж байна. Энэ хүн таныг нэгсэндээ fetishize хийжсэн гэсэн үг. Ер нь бол энэ хүний хувьд таныг та гэдэг тэр өөрийнх нь төсөөллөөр нь үлдэх чухал байсан. Харагдаж байна. Манайхан уучлаарай. Ер нь бол айгу онцгүй нэрэг. Тийм.
Тэг надад яг энэ мэдээллийг танд өгөхөд хүргэхэд жоохон юу байна? Uncomfortable буюу тухгүй байна. Тийм учраас би сая инээд алдсан шүү. Хүйтэн цэвдэгтэй биш шүү манайхаа. За бодол мэдрэмжийг харцгаая. Бодол нь юу байгаа вэ? Энэ хүн юу гэж бодож байгаа вэ? Queen of Swords буруу харж гарч ирсэн. За. Pathway. Нөө ирвэхий ч гараад ирсэн. Oh my god. Ирвэхээ гараад ирдэг шүү дээ. Өстө нэрээ. За. Энэ хүний бодол болохоор зэрэг таныг амар хүүтэн цэвдэг гэж бодож байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ хүн ингээд таныг нэг юм ирвэхий шиг байлгах гэдгээр нь та тэрийг нь хаглаад өгсөн болов. Би чиний бодоод байгаа шиг ирвэхээ байж чадахгүй. Намайг тийм байлгана гэж бодож байгаа бол энэ харилцааг дуусгая гэ та өөрөө төрүүлээд дуусгасан болов бас тийм байж магадгүй. Тэгээ тийм учраас ингээм амар хүүтэн цэвдэг, ёстой жинхэнэ мөсөн хатан гэж таныг бодоод байгаа харагдаж байна. Тэгээд яг уу энэ одоо харилцаагаа ингээд эргээд харахаар зэрэг нэг юм амар тийм үзэсгэлэнтэй цэцэрлэгээр алхаж исэн юм шиг санагддаг гэж бодож ийн өөрөө маш гоё байсан. Зүгээр яг тэр үедээ тухайн үедээ хичнээн тэр төр зурах байсан байж магадгүй ч гэсэндээ яг тантай хамт байсан тэр мөчүүд бол яг тийм нэг цэцэрлэг түрээлэнд алхаж байгаа юм шиг маш гоё байсан л гэж бодоод байна гэсэн үг. За цаатлын мэдрэмж нь юу вэ? The Sun буруу гарч ирсэн. За тэгээд The Chaser буруу гарч ирсэн. Мэдрэмж нь болохоор зэрэг ерөнхийдөө энэ хүний өөрийнх нь байгаа мэдрэмж нь танаас шалтгаалсан шалтгаалаагүйгээр хамаагүй заяа айгуу тийм юу байна. Сөрөг байна ер нь бол. Тэгээ энэ хүн яг нэг юм хоёр туйл руу хэлбэлцдэг харагдаад байгаа байхгүй юу. Ингээ нэг талаас болохоор зэрэг те амьдрал ямар ч утгагүй бараг л ингээд би бараг өхөл таар ухааны бодоо нөгөө тийшээ болохоор хэлбэлцээд ирэхээр зэрэг бүх зүйл сайхан аз жаргалтай гэд те ингээд ямар ч юм сүдэр хэр буртаг байхгүй юм шиг ингээд бодоод байдаг. Яг нэг юм хоёр тал руу ингээм амар их том савладаг төрлийн хүн харагдаж байна л да. Тэгээд тэр нь болохоор зэрэг юунаас үүдэлтэй вэ гэхлээр зэрэг энэ хүнд ийм codependency issue байгаад байдаг харагдаж байна л да. Одоо codependency гэдэг нь болохоор хүнээс ингээ хамааралтай болдог тий. Энэ хүнд аавын талын шарах юу н байдаг байгаа харагдаж байна. Аавын талын юм сэтгэлийн шарах байдаг байгаа харагдаж байна. Тэгээд ингээд юмнаас нэг бол цухтаагаад байдаг, нэг бол ингээ амар нойтой хамхуу шиг наалддаг. Тэгээд тэр нь болохоор зэрэг ер нь аавын талтай нь бас амар холбоотой байж магадгүй байгаа харагдаж байна. Энэ хүн ингээд тэ юу гэдэг би ингээд одоо би нэг юу гэж тайлбарлах юм бэ? Хамаагүй сериосны болгож болохгүй гэд цухтаагаад байдаг. Одоо ямар нэгэн зүйлтэй нүүр тулахаас юу амар айгаад байдаг. Тэгээд нэг нүүр тулчих юм бол тэр зүйлээсээ маш чанга зуурдаг төрлийн хүн байгаад байна л та. Тэгээ энэ нь болохоор зэрэг яг нэг юм anxious attachment style буюу те энэгшилтийн нөгөө юугээ байдаг штэ, энэгшилтийн томьёололгээ байдаг штэ. Энэгшилтийн онол гэх юм уу? Тэгээд тэрэн дээр болохоор зэрэг энэгшлийн энэ хүний type нь юу вэ гэхлээр зэрэг амар тийм anxious буюу нэг бол ингээд цухтаамаар санагдаад, нэг болохоор зэрэг зуурмаар санагдаад байдаг. Яг нэг тийм төрлийн хүн байгаад байна. Тэгээ тэр мэдрэмж нь бас тань дээр ингээд наашаа цаашаа болоо савлаад байдаг байгаа харагдаж байна л да. За энэ дээр би тодруулга авъя. Бас жоохон толгой эргүүлээд байгаа учраас тодруулга авъя. Энүүгээр яг юу хэлэх гэсэн юм бол энэ хоёр хүзрөөр тодруулж өгнө үү? Ойлгохгүй. Clarity өгнө үү? Тийм мэдрэмж нь болохоор зэрэг энэ хүн тантай холбоо барихыг хүсдэг. Эсвэл та энэ хүн лөө холбоо бариасаа гэж энэ хүн маш их хүсдэг байгаа харагдаж байна ерөнхийдөө. Тэгтээ нөгөө нэг өөрөө ингээд амар хоёр тишээ савлаад байгаа учраас яахаа өөрөө ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгээ тийм учраас ерөөсөө холбогдохгүй байхыг сонгоод байгаа гэж харагдаж байна. Эсвэл тань руу холбоо барьсан ч гэж магадгүй. Гэхдээ холбоо барьсныхаа дараа дандаа харамсдаг. Ер нь ингээд өөрөө яг ингээд доторх мэдрэмж нь амар юм толгоо нэргээд бүр тэгчээд байгаа болохоор зэрэг
нэг холбоо барьмаар санагдал, нэг болмоор санагдал. Тэгээ холбоо барьж хараад зэрэг харамсаал тэгснэ ингээл дахиад холбоо барьмаар санагдаад ингэддэг байгаа харагдаж байна манайхаа. Тэгэд энэ хүн таны толгойг эргүүлж исэн бол тэрний ерөөсөө цорын ганц шалтгаан нь энэ хүн өөрөө толгойн эргэцэн явж байгаа учраас. Тэгээд яг таныг боддог, сандаг, үе санагалцдаг. Тэгэхдээ юу гэж боддог вэ гэхээр зэрэг тэр үедээ маш гоё байсан. Тухайн үедээ бол маш аз жаргалтай байсан гэж боддог. Тэгээд бас дээрэс нь ийм passion мэдрэгддэг буюу ийм одоо дур хүсэлч гэдэг юм уу те ингээд гинт ингээд амар тийм таталцах ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмжүүд бол энэ хүнд төрдгөө гэж гарч ирж байна. За ингээд нээлттэй уншлага маань үгээр дуусаж байна. Одоо болохоор зэрэг би нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхээр зэрэг хэрвээ энэ хүн тантай яг чин зүрхээ нээгээд ярилцах боломжтойсэн бол танд юу гэж хэлэх вэ? За тэгээд мөн дээрээс нь болохоор энэ хүн таны зүг ямар нэгэн үйл хөдлөл авах уу? Хэрвээ авах бол ямар үйл хөдлөл авах вэ? За 3 дугаар болохоор таны зүгээс энэ харилцаан дээрээ ямар үйл хөдлөлийг авах ёстой вэ? Яах ёстой вэ гэдэг сахиусын зөвлөгөөг авч өгөх болно. За ингээд нэмэлтийг авах хүсэх юм бол pinned comment буюу хамгийн эхний коммент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг шүү. За тэгээд хэдүүлээ нэмэлтийг авсан ч байгааг өчөө дараагийнхаа бичлэгээр уулзцай бүгдээрээ баяр таа.